Сайн байцгаана уу? Бид хоёр Америкт сураад би одоо 1 жил болж байна. Маа найз 2 жил болж байна. Бид хоёр тэгээд хоёулаа оюутны байранд амьдардаг учраас туршлагаасаа хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд хүн болгоны сонирхолд нийцүүлэн маа сургууль ингээд янз бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг, сургуулиас зохион байгуулдаг, янз бүрийн клуб болон янз бүрийн өөрсдөө байгууллага хүүхдүүд зохион бүтээгээд тэгээд түүнээсээ ингээд өөрсдөө ингээд гоё 6 цэнгэлийг авч тээ айгу байдаг. Тэгээд сурагчид өөрсдөө хүслээс хамаарат заримдаа оюутны байран дээр амьдран, заримдаа байр хөсөлж амьдран. Тэгэл тэр нь үнээсээ хамаарат янз бүр байдаг. Тэгээ чи хэрвээ яхаа оюутны байранда амьдрах юм бол янз бүрийн өрөөнүүд санаас олгогддог. Тэгээл single double гээл хэрвээ боломжтой бол тэгээ single room-д орч болно. Эсвэл олуулаа найзуудаа нийлүүлээд орох юм бол мэдээж мөнгө хувааж төлөх учраас мэдээж эдийн засгийн үйл хэмнэлттэй. Тийм тэгээд цаанаасаа ийм цайны газар байгаа. Тэгээд цайны газар дотор чи ороод ингээд өөрөө хоолоо идэж болно. Эсвэл чи хүсэх юм бол өөрөө хоолоо хийгээд бас идчихэж болно тий. Тэгээд Америк ер нь их тийм open. Тийм бүх төрлийн опшн бол ер нь бүх төрлөөр байдаг. Тэгээд жишээлбэл би болохоор өмнө жил болохоор freshman байсан. Тэгээд манай байр болохоор заавал хоол авч идэх хэрэгтэй байсан. Хоолныхаа мөнгө заавал төлөх хэрэгтэй. Өөрөө хийж бодохгүй. Тийм болохоор сургуулийнхаа application housing-ийн юунуудын сайн судалж үзэж байгаад орохгүй болсон. Эхний жилдээ бас заавал хоолны мөнгө төлөх хэрэгтэй болчдөг гэж бас болдог. Тэгээд сургууль дээр бас чиний эрүүл мэндийг одоо хамгаалж, чиний эрүүл мэндийн байдлыг чи хангах үз бас тийм байгууллагууд бас байгаа. Хэрвээ чи өвдөх юм бол чи эмчдэр ороод тий сувилагчдэр ороод чи үнэгүй эм авч болно. Тий. Тэгээ Америкийн ер нь их мужууд нь болохоор стейтээс юу заасан байдаг вэ гэхээр бүх сурагчид эрүүл мэндийн даатгал худалдан авсан байх хэрэгтэй байдаг. Тэгээд хэрвээ даатгалтай хамрагдсан бол ер нь бүхэл төрлийн эмнэлгүүд дээр тэгээ сургууль дээр нь ер нь хөвчлийн эмнэлгүүд байдаг. Тэгээ өвчин ямар нэгэн өвдөж зовлоо гэхэд бол сургууль дээр очиод ер нь бүх төрлийн үнэгүй үзүүлчихдэг байгаа. Тэгээд ойрхон CVS-с ч юм уу тэгээд prescription эмийнхаа жорыг аваад тэгээд цааш явж болдог. Тэгээд ер нь бол оюутны яг амьдрал дээр оюутны яг байранд амьдрангуут ингээл айгуу тийм хөгжилтэй. Тэгээ өдөр болгон шин зүйл хаа нэгтэй болж идэг учраас хижээж уйдахгүй. Тэгэл Монгол толгод ингээл дан хичээлээ игээл эсвэл хичээлээ игээл гэртээ ингээл байнгут айгуу уйтартай байдаг гэсэхгүй би лав. Тэнгүүд энд ирэнгүүт айгуу тийм шин соргог, шин туршлага суудаж байгаа бит хоёр. Тэгээд одоо кампус дээр ч нь болохоор сургуулиасаа хамаарат одоо 1000-аас ч юм уу эсвэл 20,000 30,000 хүртэл ингээд бүх сурагчтай сургуулиуд байгаа. Тэгээ тэр болгоо хүүхдтэй ингээд нийлээд явах бүх боломж нь байдаг. Тийм болохоор өөрийнхөө ингээд танилын хүрээг бас гисгэж янз янзын клубуудаар орж явах, өөрийгөө ингээд энтертейн болох боломж маш их байдаг. За тэгээд нөгөө клубуудын хувьд дэлгэрүүлж яхад бол Америкт бол нөгөө Greek life гэж байдаг. Монголчууд энэ талаар нэг сайн мэддгүү. Энэ юу вэ гэхээр sorority нь болохоор эгчдүүсийн fraternity болохоор ахын дүүсийн клуб байдаг. Тэгээд би өөрөө хувьд болохоор тийм бизнесийн fraternity явдаг. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр 7 хоног болохлаа ингээд уулз зохион байгуулад тэгээд одоо бусад member-уудтайгаа ингээд бусад гишүүдтэйгээ ахын дүүс ингээд холбоо ингээд үүсгээд тэгээд бид нар ингээд янз янзын үйл ажиллагаа зохион байгуулдаг байгаа. Тэгээд тэр ахын эгчдүүстэйгээ ингээд бүр жинхэнэ ахын эгчдүүс болж ингэж холбоо байгуулж ингэж бүр ингээд дотносдог. Тэгээд 4-5 жилдээ сурсныхаа дараа бол тэр хүмүүстэйгээ ер нь бол цаашаа ч гэсэн ингээд танилынхаа хүрээг хэсгээд ингээд network хийгээ явж болдог байгаа.